Экспортыг нэмэгдүүлэх ажлын хэсэг боомтуудад ажиллах үеэр нарийн сухатын бүлэг орд руу түлш шатхан тэсрэх бодисын хангалт хүргэдэг ачаа тээврийн машинуудыг дунд говийн замаар явуулахаа болсноос хойш 241 км тойрч явдаг болсон талаар уурхай эрхлэгчид хэлж байлаа. Ингэснээр нүүрсний үнэ буурсан энэ үед тээврийн зардал нэмэгдэх нэг шалтгаан болжээ. Тухайлбал Улаанбаатараас гарсан машин өмнө нь 870 км явж Гашуун сухатад хүрдэг байсан бол одоо 1110 км явж байна. Үүнээс болж 1 литр түлш 111 төгрөгөөр 1 кг тэсрэх бодис 137 төгрөгөөр нэмэгдэж очих болжээ. Улаанбаатар нарийн сухатын хор 870 км өмнөгөөр явхад одоо бид нар 1110 км гэж байгаа. Тэгэхээр энэ бол одоо ингээд нөгөө нүүрсний үн ийм хямд байхад дээр нь бидний өртгийг нэмүүлж байгаа нэг юм том асуудал байна. Уг нь урд нь тэгж л бодлохгүй дундгой мандалгой 70 задгаа тэгэл 241 км тойрч ирж байгаа. Одоо болохоор яаж энэ Улаанбаатар Үүрхангаа 30 ус Үүрхангаан богд за тэгээд одоо энэ нэмэгтэй нуруу гэл ингээд тойрч ирж байгаа. Дунд говийн зам уг нь 44 тонны даацтай. Гэвч тээврийн машинууд 100 тоныг давсан ачаатай явдаг. Үүнээс болж зам их хэвдэрч зорчигчид эд хөрөнгө, эрүүл мэнд амнасаараа хохирч байна. Мөн жилд багахан төсөв тавьж хэсэгчлэн зассан замыг 10 хүрэхгүй хоногт эвдчихдэг учраас тусгай маршрут гаргаж хүнд даацын автомашиныг зорчуулна гэж зам тээврийн сайд хэлсэн юм а. Энэ замаар бол бид нар даацаа барьж явуул гэж байгаа болохоос биш огт машин явуулахгүй гэж юм яриаггүй шүү. Энийг говьлж болохгүй. Хоёрдугаарт өмнө одоо ингээ үр хангаагаар явж эхэлж тойрч байна. 241 км тойрч байна гэж. Үр хангааг дахиад хаана? Ахаад үр хангааг бид нар дараа жил дахиад засах мөнгө тавь. Татварын хөлөндөө өөрчлөлт оруулаад одоо ашигын 1% одоо нийгмийн салбарт буюу дэд үтсийн салбарт одоо өгж бүтээн байгуулалт хийж болно гэсэн хууль гаргасан. Монгол Улсын засгийн газар бол энэ мөнгийг энэ жилдээ нийслэл зориулъя гэдэг шийдвэр гаргасан. Ирэх жил бол бид нар өмнө говь дунд говийн замыг яг урд талаас нь энэ олон аж ахуй нэгжүүдийн 1% татварыг авч гэрээ хийж авч энэ замыг эхлүүлнэ. Мөн нүүрс тээврийн автомашинаас авах татвар төлбөрийг ч нэмэх ёстой гэдгийг хэлж байна. Дунд говийн замыг улсын төсвийн 150 тэрбум төгрөгөөр бүрэн засварлах юм байна. Цаашдаа бүх уурхайгаас татвар аваад 100 тонны даастай зам барина гэдгийг хэлж байлаа.